Сайн байцгаана уу сонсогч нараа. Спутник Монгол радио 92.5 хууль эрх зүйн цаг подкаст маань эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр студиуд бол өмгөөлөгч Алтан зул болон өмгөөлөгч Халих Хүмүүний би та бүхэндээ эрүүгийн эрх нотлох баримт хэрхэн бүрдүүлэх үү, ямар ач холбогдолтой вэ гэдэг талаар бол бэлтгэж ирсэн байна. Сайн байна уу Алтан зулаа? Сайн байна уу Халих өмгөөлөгчөө. За тэгэхээр хуулийн зүгээс бол өнөөдрийг хүртэл багагүй хугацаанд бол эрүүгийн маш олон гэмтэргүүд тэр орж өмгөөлөгчөөр оролцож байсан. Өмгөөлөгч гэдэг байр сууриас тийм үү. Энэ явцад түгээмэлтэй гардаг иргэдийн маань одоо нотлох баримтаа бүрдүүлж, цуглуулж өгөх тийм үү. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөх. Мэдүүлэг маань мөн л адил нотлох баримттай орно шүү дээ. Эдгээр одоо нотлох баримтыг бүрдүүлж бэхжүүлэхэд ямар түгээмэлтэй алдаа гардаг вэ? Иргэд энэ дээр юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар сонсогч нартай өргөе те. Тэгээ надад бас маш олон иргэдээс одоо цахим хэлбэрээр тэр утсаарч тэр зөвлөгөө авдаг зүйлний эрүүгийн эрхтэй холбоотой хохирол төлбөрийн баримтууд өгдөг те. Тэгээ тэрийг яаж бүрдүүлэх үү гэх зэрэг асуудлуудыг иргэдтэй илүү ойроос хүргэе те өнөөдөр. Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр сонсогч нар маань нотлох баримт гэж яг юу вэ гэдгийг эхний ээлжинд бол мэдэх шаардлагатай. Тэгэхээр хуулинд бол нотлох баримтыг бол эрүүгийн эрхийн шийдвэрлэх ажиллагаанд бол ач холбогдол бүхий энэ хууль заасан үндэслэл журмын дагуу одоо цуглуулж бэхжүүлсэн мэдээлэл эд зүйлсийг бол нотлох баримт гэж хуулиар тодорхойлдог. За тэгэхээр энийг бид нэр өргөн үрээгээр авч үзэх хэрэгтэй л дээ. Юу гэхээр зөвхөн одоо юу гэдгийг эд зүйлс тийм үү? Захим чат эд зүйлс одоо юу гэдгийг гэмтрэг үйлдэгдэхэд ашигласан тээвэр хэрэгсэлүүд тий баримтсэлт эднэрийг л нотлох баримт гэж ойлгож бас болохгүй. Энэ маань бол маш дутуу өрөөсгөл ойлгож байна л гэсэн үг. За тэгэхээр нотлох баримт маань бас нэг гол шалгуур өгөөд өгдөг зүйл маань бол гэрчийн мэдүүлэг байдаг. За энийг бол сэдвийн явцад хоёулаа наривчлан тайлбарлаж өгнө. За тэгэхээр мөрдөгч маань тухайн хэрэг маргаан дээр ажиллаж байхдаа яг ямар чиглэл одоо ямар цар хүрээнд багтаж энэ ажлыг хийх вэ гэхээр нотлбол зөхөх байдал гэж байдаг л та хуулийн дээр. За тэгэхээр хэрэг бүртгэл мөрдөн байцаалт болон шүүхийн ажиллагааны явцад бол дараах байдлуудыг заавал нотолж тогтооно гэж хуулиар тогтоосон шийдсэн байдаг тийм. За энд нь юу байдгүй гэхээр гэмтрэг гарсан байдлыг бол заавал тогтоох хэрэгтэй. За гэмтрэг гарсан байдал гэж юуг ойлгох вэ гэхээр гэмтрэг хизээ хаана одоо үлдгэцэнтэй ямар нөхцөл байдалтайгаар тэгэхээр цаг хугацаа орон зайг бол заавал тогтоох хэрэгтэй гэдэг гэмтэргийн хувьд бол за мөн гэмтэргийг хэн үлдсэн бэ гэдгийг дараагийн ээлжинд заавал тогтооно. За дараагийнх нь гэмтэргийн сэтэл болон зорилго гэмбуруугийн хэлбэр. За гэмбуруугийн сэтэл зорилго гэхээр манайх нүүд санаатай юу болгоомжгүй юу яг ямар хүсэл зоригоор энэ гэмтэргийг тухайн этгээд маань үйлдсэн бэ гэдгийг бол мөрдөгч маань тогтооно гэсэн. За энэ маань бол нөгөө тухайн гэмтэргийнхаа зүйлчлэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх мөн зүйлчлэл өөрчлөгдөх хэмжээнд хүртэл. Магадгүй нөгөө зам тээврийн осол дээр бол юу яадаг штэ. Энэ маань бол шууд санаатай гэмтэр гэж үздэггүй. Яг үгээр мэдээж юу гэдгийг машин энэ бол болгоомжгүй үлддэг гэмтэргүүд штэ. Тэгэхээр энийг магадгүй санаатайгаар үлдсэн байх юм бол энэ маань зүйлчлэлийн хувьд хүн амны хэрэглүүг орчин тийм үү. За тэгэхээр энэ сэтэл зорилгыг бол заавал тогтоох шаардлагатай байдаг. Мөн эрүүгийн хууль заасан ялдагчд оногдуулах ялыг нь хөндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг мөн. За хөндрүүлэх гэдэг маань мөн сэтэл болон гэмтрийг үйлдсэн үйлдэл оролцоо эднэрийг бол мөн адил тогтооно гэсэн. За дараагаар яг хөглөг гэмтрийн улмаас учирсан хохирол хор уршгийн шин чанарыг мөн адил мөрдөгч маань тогтооно. За хохирол хор уршиг гэдгийг бас тайлбарлаад өгч тээ. Хохирол гэдэг бол тухайн гэмтрэг гарсан үлдгэснээс бол шууд учирж байгаа одоо бит болон эдийн болон эдийн бус зүйлсийг бол хохирол гэж үздэг. Эрүүл мэндэд бол хохирол учирч болно, эдийн засагт хохирол учирч болно, эд хөрөнгөө бусдад одоо юу гэдгийг устгаж гэмтэлгсэн байх юм бол за магадгүй одоо энэ дэр хор уршиг гэдэг бол устгаж гэмтээс хохирол учирснаас болоод цаашаа даймжраад бий болж байгаа зүйлсийг бол хор уршиг гэж үзнэ. За мөн гэмтрэг үйлдэхэд нөлөөсөн шалтгаант нөхцөл холбоог бол мөрдөгч тогтооно. За эдгээрийг бол зайлшгүй тогтоож байж гэмтрэг гэдэг те гэмтрэг үйлдсэн нөхцөл байдлын тогтоох. Тэгэхээр иргэдээс маань ийм асуулт айгүйх ирдэг. Одоо ингээд хэргийн нөхцөл байдалтай холбогдлолтой юмнууд асуухаар
бүр нэг 1998 онд анх тэгээд бит хоёр тэр үед муудалцаад гэдэг дэвэн дэлхийн янз бүрийн сэдвэр ордог. Яг хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал гэдгийг иргэд маань ойлгоод авчих юм бол дараа нь ямарваа нэгэн нөхцөл байдалд одоо хамтарч байгаа өөрчлөж байгаа хууль хэмжүүлэгчтэй амар хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Тэгэхээр тухайн үүсээд байгаа асуудалд маань энэ миний яриад байгаа зүйл ач холбогдолтой юу? Миний гаргаж өгöd байгаа нотлох баримт ач холбогдолтой юу гэдэг рүү ач холбогдлоо гэж анхаарч харж сурах юм бол бид одоо хэрэг шийдвэрлэх ажиллагаанд яг өөрийнхөө нотлоо зохих байдлаа нотолж оролцож чадах нь. За дээрэс нь иргэдийн манд донд юм нэг буруу ойлголт байдаг. Нотлох баримт нэг ийм зүйл байгаа, тийм зүйл байгаа гэж яриад идэг бол гаргаж ирдэг. Гэхдээ энийг бол хэрэг тавсаргуулаагүй гэдэг тийм. За ингээд шүүхэн шийдвэр гарсны дараа ийм баримт байсан, тийм ч баримт байсан гэдэг зүйл яригдэхээр шүүх бол тухайн одоо дугаарлагдсан одоо авц тэрэгт авагдсан баримтын өрөөнд хэрэг шийдвэрлэхээс биш 1998 онд 2006 онд ийм зүйл болж исэн мэн гэдэг таамгаар юм уу те нөгөө нэг хэргийн оролцогчийн гартаа барьсан үйл баримтаар бол хэрэг шийдвэрлэдэг гэдэг зүйлийг бас иргэд маань ойлгож авах хэрэгтэй байх гэж боддог. Тэгэлгүй яг хоо. За тэгэхээр мөрдөгчийн маань зүгээс бол гэмтэргийг нотлоход дараах зүйлүүдийг л баримталдаг байх нь тийм. За эдгээр зүйлийн айл нэг нь одоо өөрсгөл дутуу байх юм бол гэмтэргийг бол бүрэн нотлогдсон гэж үзэж шүүх бол тухайн этгээдэд ял шийтгэл оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүсгэх юм. За тэгэхээр тэгвэл нотлох баримт гэдэгт нь яг юуг тооцох вэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн нэг дээр бол нотлох баримтад бол дараах зүйлүүдийг нотлох баримт гэж үзнэ гэж байгаа. За үүнд бол баримт мэдээлэл нэгдүгээр мөн гэрч охирогч, иргэний нэг хэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэдэг эдгээр хэрэгт оролцож байгаа этгээдүүдийн маань мэдүүлэг байна. Энэ бол маш том нотлох баримтанд орж шүү дээ, мэдүүлэг гэдэг. Мөн эд мөрийн баримт. Эд мөрийн баримт гэдэг нь бол гэмтэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгслэлүүдийг ойлгож байна. Эзүүлсэг тийм. Дараагаар юу гэхээр бичгийн баримт. За баримт бичиг гэдэг бол ойлгомжтой манайхан. Гэхдээ баримт бичиг эзүүлс хоёрыг бол бас хооронд нь ялгах хэрэгтэй л дээ. За баримт бичиг гэдэг бол голцоо нөгөөд нэг авилгатай тэмцэх албан тушаалын гинтэргүүдээр баримт бичгийн нотлох баримтууд маш ихээр гарч ирдэг тийм. За мэргэжлийг тэгээд шинжээчийн дүгнэлт тийм. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлалаа мөн энэ хууль заасны дагуу бэхжүүлсэн дуу дүрс болон бичлэг аудио бичлэг эднэр бол нотлох баримтаар ордог байна. Иргэд одоо нэг ийм зүйл айгүй ажиглагдаад идэв. Ингээд хэрэг дээр ажиллаж байх явцад нотлох баримт байгаа юу тань тэгэхээр би тэр чинь тэгвэл одоо бэлдээд аваад дэрийг ингээд янз бүрийн байдлаар нотлох баримт бүрдүүлээ явчихдаг. Гэвч энэ маань одоо нөгөө цамана галхуу мөглөгч ярьснаар одоо хууль засны дагуу бэхжүүлсэн байх шаардлага алдчихдаг. Ингээд шаалтгасны улмаас одоо өөрөө нотлох баримт бүрдүүл цуглуулж яваад өөрөө шин төрлийн гэмт хэрэг тооцоолдох тий бусдын дуу дүрсний бичлэгийг хууль бусаар хийх гэх зэрэг ингээд зөрчил бол эрүүгийн шинжтэй үйлдвэрлэл рүү өөрөө төлөх нөхцөл байдал байдаг. Тэгэхээр хамгийн чухал иргэдээ ойлгох ёстой нэг зүйл бол тухайн нотлох баримтыг гаргаж авах гэж байгаа энэ процесс нь өөрөө хууль засны дагуу бэхжүүлэгдэх ёстой гэдэг энэ ойлголт бол зайлшгүй ойлголт байна. Тэгэлгүй яг. За тэгэхээр саний одоо нөгөөд нэг нотлох баримтын жагсаалтын дотор мэдүүлэг гэдэг нэлийн урдуур ороод байгаа. Энэ маань ягаад гэвэл их ач холбогдолтой байхгүй. За мэдүүлгийг үнэн зөвөөр өгөх үүрэгтэй мэдүүлэг өгж байгаа этгээд маань гэрчийн ялангуяа гэрч шинжээж одоо мэдүүлэг бол заавал үнэн зөв байх хэрэгтэй. За магадгүй энтэй холбоотойгоор зарим төрлийн гэмт хэргийг бол зөвлөж өгсөн байдаг л та. Эрүүгийн хуулинд маань. За юу гэхээр нотлох баримтыг хуурамчаар үлдэх, мөн худал мэдүүлэг өгөх, худал орчуулах, хэлмэрчлэх гэсэн гэмтэргүүд байдаг. Эдгээр маань бол хэргийн шийдвэрлэх ажиллагааны явцад саад учруулсан гэдэг үндсэлтэй. За тэгэхээр эдгээр гэмтэргүүдийг бас сонсогч нартай нэг бүрчлэн тайлбарлаж өгье. Яагаад ач холбогдолтой гэж үзэж байна вэ гэхээр хэрэг энэ шийдвэрлэх ажиллагаанд одоо мэдүүлэг өгнө гэдэг. Мэдүүлэг таны өгж байгаа мэдүүлэг бол хууль сануулж авч байгаа хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх учраас хэрвээ та худлаа мэдүүлэг өгчих юм бол эрүүгийн хуулинд заагдсан ямар хариуцлага хүлээх вэ гэдэг асуудлыг хөндөгч таарна л та энэ дэр бол. За тэгэхээр эрүүгийн хуулийн 21-ийн 2 дээр бол худал мэдүүлэг өгөх гэж
Хуулийн зохицуулт байдаг. Энэ дэр гэрч охирогч мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд эсвэл Монгол Улсын их хурлын хэн шалгах төр хоронд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан дараагаар зориуд худал мэдүүлэг өгсөн байх юм болол гэж байна. Ингэм бол 451-ээс 5401 штэд тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл нийт тусдаа ажил хийх, эсвэл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийдэгдэг. За энэ бол зөвхөн болсон процессын талаар худал мэдүүлэг өгсөн болов гэж байгаа шүү дээ. Магадгүй нөгөө гэрчийн маань өгж байгаа мэдүүлэг маань бусдыг ямар нэгэн байдлаар нөгөө гэмтэрэг үйлдсэн гэдэг агуулгаар одоо мэдүүлгээ өгөх юм бол тэгэх юм бол ял маань хүндрээ явчихна. За яаж хүндрэх вэ гэхээр гэмтэрэг үйлдсэн гэдэг худлаа мэдүүлэг өгчих юм бол 5401 буюу 5,400,000 төгрөгөөс 27 сая төгрөгийн хэмжээгээр торгох, эсвэл 1 жилээс 5 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн 1 жилээс 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж. За тэгэхээр гэрч тухайн хэрэг маргаанд гэрчээр оролцоно гэдэг бол тухайн хэргийг үн зөвөр шийдэхэд маш ач холбогдолтой мэдүүлгийг өгж байгаа. Тэрийг шийдвэрлэхэд нотлохооны нэг чухал хэрэгсэл болж байгаа учраас тийм ээ. Тэгэхээр энэ нотлох баримт гэдэг агуулганд бол иргэдэд төдийлөн тийм бус нь бол нэг амар ач холбогдолтой биш. Одоо хэрэг маргаан одоо тээврийн хэрэгсэлж гэдэг юм эд зүйлс бол нэг ач холбогдол биш. Зөвхөн таны ярьж буй зүйл чинь хэрэгт хэрэг ач холбогдолтой вэ гэдгийг шүүх маань өөрөө үнэлж дүнж тухайн этгээдэд гин буруутай этгээд ял шийтгэл оногдуулах гэж байгаа учраас энийг бол маш хариуцлагатайгаар за өгөх хэрэгтэй. За магадгүй хин нэг нь өнөөдөр гэрчээр дуудагдсан байж болно тийм үү. За тэгвэл гэрч маань өөрийн гэсэн эрх үүргээ мэдчих хэрэгтэй. Энийг бол тухайн мөрдөгч маань бол сануулж тийм мэдээж уншиж танилцуулна. Гэхдээ энийг бол төдийлөн бас нэг уншаад байдаг нь зарим хүмүүс бол уншихгүй ярьцдаг. Тэгээд дээрэс нь бас иргэдийн маань донд байдаг нэг буруу ойлголт бол би гэрч юм чин тэг мэдж байгаа зүйлээ хэлээ тэгээ хаачлаа гэдэг зүйл хэлээ гэвч гэрчийн маань мэдүүлэг өөрөө тухайн эрхийн шийдвэрлэх ажиллагааны нэг нотлохын хэрэгсэл болж байгаа учраас энээс нь үүдээд бусдад ямар нэгэн үр дагавар үүснэ тийм ээ. Энэ үүсэж байгаа нь өөрөө буцаад өөрийг нь хэргийн шийдвэрлэх ажиллагааны явцад үүснэ. Өөр дээрээ гэмтэрэг үүсчих вэ гэдгийг маш сайн анзаарч анхаардаг байх. За дээрэс нь иргэдийн донд нэг ийм ойлголт байдаг. Ер нь гэрчч вэ, хинч вэ? Өмгөөлөгч авах хэрэгтэй тийм ээ. Тэгээ нөгөө өмгөөлөгчтэйгээ хоёлаа ярьж болохгүй бах. Нэг бол би энэ талаараа яаж ярихаа мэдэхгүй байх юм уу? Энэ асуудлуудаа тусдаа гараад уулзаад ярилцах нөхцөл байдлаа одоо эхлээд өмгөөлөгчтэй ойлгомжтой тодорхой тайлбарлах нөхцөл байдлын тухай ингээд мэдүүлэх энэ асуудлууд бол манай хэргийн шийдвэрлэх ажиллагааны тухай хууль нээлттэй учраас иргэд маань бас эрхээ эдлээд тодорхой ажиллагаанд оролцохдоо мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэйгээ уулзах цаг гаргах тодорхой энэ нөхцөл байдлуудыг өөртөө олгогдсон хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж хэргийн шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйтэй хаа гэж харж байна. Тэгэлгүй яг. За тэгэхээр мэдүүлэг гэдэг нь ямар ач холбогдолтой зүйл вэ гэдгийг бол сонсогч нар маань ойлгосон баг. Танд бол хууль сануулна. Худлаа мэдүүлэг үйл эрүүг хариуцлага үлээнэ гэдэг ойлгомжтой болсон баг. За дараагийнхны үг гэхээр хуурамчаар нотлох баримт үлдэх устгах. Нотлох баримтыг устгах гэдэг. Энэ бол бас нэг түгээмэлдээ гараад идэг гэмтэрэг. За энэ дээр яг сүүлийн үед нөгөө өмнөх дугааруудаар хоёул энэ талаар ярьжсэн шүү дээ. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор нотлох баримтыг хуурамчаар үлдэх одоо арга хэрэгсэл маань бас л нэмэгдээд байна шүү дээ. Бидний хэрэгжилж байгаа захим хэрэгсэл эднэртэй холбоотой. Тэгэхээр магадгүй одоо нэг нотлох баримтыг хуурамчаар үлдсэн байвал эрүүгийн хуулийн заагцсан ямар хариуцлагыг хүлээх вэ гэдэг асуудлыг ярьж байгаа тийм. Хэргийн шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, эсвэл нууссан, эсвэл өөрчилсөн, хуурамчаар үлдсэн, эсвэл нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж одоо хууль сахиулах байгууллагт гаргаж өгсөн байх юм бол 2701-ээс 10,001 штэд тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. Эсвэл 6 сараас 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байгаа. Энэ маань бол санкцийн хөдөлгөөнүүдийн тийм хөнгөн биш байгаад шүү дээ. Хорих ял хүртэл байгаад. За магадгүй энэ гэмтрийг хууль сахиулагч үйлдсэн байх юм бол өмгөөлөгч прокурор энэ тохиолдолд бол мэдээж хүндрээ явчихна. За тэгэхээр энэ бол мэргэжлийн хүмүүст хамааралтай учраас төдийлөн ач холбогдолгүй байх. За нотлох баримт хуурамчаар үйлдсэн маш олон кейсүүд байдаг л та. Энэ дээр яг миний мэдхийн нэг албан тушаалын гэмтрэг дээр номын сан тогтчуулна гэдэг ингээд фондны мөнгө зөнгө ингээд юу гэдэг юм
төсвөөс мөнгө гаргуулад зориултын дагуу ашиглаагүй хувьдаа зарцсан. Тэгээ энэ дээр нь одоо юу гэдэг албан тушаал болон завших уу гэдэг юм тэр гэрүүгээр үүсээ явчихж байгаа. Гэтэл тухайн сургуулийн маань одоо нэрв гэж юм байгаа шүү дээ. Нэрв маань юу гэхээр номын санд одоо ийм шинэ номын тавиур ийм ном авсан ингээд хуурамч баримт гаргаад одоо юу гэдэг акт үлдээ өгч чинь л гэсэн үг байхгүй. Энэ маань юу гэдэг мэдээж энэ чинь одоо юу гэдэг ямар ч байгууллага бүгд босоо биш ч гэсэн нөгөө захирагдах ёс манад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө ажил олгогч буюу нөгөө одоо удирдлагуудын зүгээс за наадхандаа ийм авсан гэж бүрдүүлээд албан бичиг хийгээд өгөө гэд. За ингээд албан бичгээ хийгээд өгсөн чинь яг бодит байдал дээр нь очиж шалгасан байхгүй нөгөө. Бүх нөгөө номын тавир эднэр нь байхгүй. За ингээд яасан мэхлээр зөвхөн удирдлагынхаа үгэнд орсноос болж нотлох баримт хуурамчаар үлдэх гэдэг юм тэргийн өөрөө сэжигтийн ялагдагч болоод хуурч чам. Тэгэхээр манайх би нэгүр юу хэлэх гээд байна гэхээр юу гэдэг юм мэдээж бүхэл байгууллагад одоо захирагдах ёс байгаа гэдгийг бид нар бол ойлгож байгаа. Гэхдээ ажил олгогчийн зүгээс танд ямар нэгэн байдлаар тийм баримт хийгээд өгөө гэдэг. Хэдийгээр одоо юу гэдэг юм ганцхан гар үсгтээ цаасч байж болно шүү дээ энэ дэр. Ганцхан өгүүлбэрч байж болно. Энийг гүйцэтгэхэд өгөөгөө тушаасан маань өнөөдөр танд гэмтэргийн одоо хамтран оролцох юм уу нэг байдлаар зэрэг магадлалтай учраас манайх албан бичиг гаргаж өгөх ямар нэгэн нотлох баримтыг одоо бусдад гаргаж өгөхдөө үнэн зөв үү гэдгийг маш сайн нэгтэлсний үндсэн дээр эрх бүхий байгууллагад гаргаж өгж байгаарэ гэж зөвлөдөг. Яг зөв. Дээрэс нь бидний өмнөх сэдвтээ бас уялдчихлаа л та AI асуудал тий. Одоо сүүлийн үед хүмүүсийг ингээд AI-аар хэнийг ч хинтээч зураг авахулсан болгож болж байгаа шиг нотлох баримтыг бүр ямар ч байдлаар үйлдэж болдог болц. Гарын үсгийн их хувийг, тамганы их хувийг бүх зүйлийг яг ижилхэнд уурайж байна. Тэгэхээр нөө энэ дээр маань үндэслээд одоо AI сайн ашиглаж байгаа зарим нөгөө гэмтэрхтэй этгээдүүд те янз бүрийн байдлаар баримт үсгэж байна. Миний нэг сүүлд явж исэн хэрэг дээр өөрөө дээрээ тушаал гаргаад тэр нь мөнгөнд итгэмжийн агуулгатай. Тэгээ тэрийг яг AI-аар хэлчихсэн байхгүй. Тэгээд тушаал баримт өчгүүдийг нь аваад явуулсан мэт. За үүн дээр оролцсон санхүүгийн албаны дарга юу гэж тайлбарладаг вэ гэхээр надад тушаал орж ирсэн би тэрийг нь л гүйцэтгэсэн гэдэг. Гэвч одоо бидний ажлын хүрээнд тэр ер нь хуульд тэрийг заасан байгаа зүйл юу гэхээр тухайн зүйл бол их хуваарай одоо тушаал жишээлбэл их хуваарай тухайн нэг бодиттой гар үсэг байх нь шүү дээ тамга тэмдэгтэй нэг бол үүнийг одоо хэрхэн шийдвэр шалгахын явц ч юм уу нотариатаар батлуулсан хувилбар байх энэ агуулга энэ баримтыг бол одоо иргэд ер нь мэддэг байж ажил өргөг гүйцэтгэхгүй бол бусдын одоо цахим хэлбэрээр хийцэн фотошопоор хийчихсэн юм зүйлсийг нөгөө үндэслээд санхүүгийн үр дүн гаргах нөхцөл байдал бүхний гүйлгээнүүдийг хийчихдэг. Энэ төрлийн гэмтрийг маш их даамжирч байгаа учраас энэ дээр ер нь иргэд маань анхаарахгүй байхын аргагүй за төрийн албаагч нар эхэлтгүй ер нь ажил үүрэг гүйцэтгэж байгаа альва этгээд энэ баримтыг заавал ингэж барьж үзээд тий тухайн баримт өөрөө их өвөө гэдгийг шалгаж үйлдэл хийж явах нь маш чухал байна. Тэгэлгүй яг. За нэгэнтний нотлох баримт руу ойлаа орсон юм чинь шүүхэд гаргаж өгж байгаа нотлох баримтууд түгээмэлдээ гардаг. Кейсүүд байгаа л та. За миний орж исэн хэд хэдэн хурал хідэрч гэжтэй маш их гардаг энэ төр хохирогч талдаа л болцсон. Хохирогч нар хохирлоо нотлох гэдэг бол бас нэг шүүх ямар баримтыг үнэлэх үү, нотлох баримт гэж үзэх үү, үзэхгүй юу гэдгийг бол манайхан бол төдийлөн мэддэггүй юм билэ. За мэдээж хохирогч бол хохирол ий төрөн нэгж байгаа тийм үү. Өөрөөсөө гарсан имчилгээ хийлгсэн бол имчилгээнийхэн зардлыг гэтэл зардлаа яадаг вэ гэхээр зөвхөн дансны уулга банкнд утсан дээрээс скриншот хийгээд хэвлэд өнгөтөр хэвлээ өгчдөг. Ийм тохиолдол бол маш их гардаг тийм. За энийг нь тэгээд яаж яхад юуячнаа. Яг шүүх хуралдаа өдрөө гаргаад өгч байна. Өөрөөр хэлэх юм бол одоо нотлох баримт чинь шаардлага хангахгүй яг эд хоногийн өмнө гаргаад өгсөн шүүгчийн туслах мэдээ зөвлөж штэ. Таны энэ баримтын шаардлага хангахгүй та ийм байдлаар авчирч өгч ийж нотлох баримт болно гэд туслах маань бас зөвлөх боломж байх үгүйсэхгүй л дээ тэрнийг. Гэтэл яг шүүх хуралтай өдрөө шүүх хурал нэгэнд эхэлж яхад нотлох баримтын шаардлага хангахгүй бол тухайн одоо нотлох баримтыг та бүрдүүлээд ирээ гэд шүүх бол хугацаа боломж олгох боломжгүй тий. Хурал маань эхэлчихэж байгаа учраас тий. Тэгэхээр энэ дээр одоо магадгүй юу гэдэг юм. Тэр данс тооцооны холбогдлолтой нотлох баримтыг хэрхэн гаргаж өгвөл зүйтэй вэ гэж та зөвлөмөр байна. За ер нь бол данстай холбоотой баримтууд бүр бүхий л төрлийн гэмт хэрэг тэр явж штэ тий. Дандаа л мөнгөлээ
хийгдэж байна. Тэгэхээр банкнаас очиод авах боломж байгаа. За одоо нөгөө бид хэд ашигладаг киоск машин дээр одоо цахим гарын үсгээр баталгаажсан гэдэг шиг QR-аар дамжаад нотлох баримтын шаардлага хангаж байгаа хэлбэрээр авч болно. Тэгэхээр энэ хоёроос бусад тохиолдолд шүүх түүнийг үнэлж байгаа этгээдийн хувьд ч гэсэн боломжгүй гэдгийг бас иргэд маань ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл банкны гүйлгэгч тэр хуурамчаар үлдээд фотошоптчихыг бид бол үүсгэх аргагүй. Тийм учраас заавал тухайн баримт QR кодтой баримт юм уу нэг бол банкнаас авсан тамга тэмдэгтэй баримт байж энэ нотлох баримтын шаардлага хангаж бид хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны явцад түүнийг үнэлүүлэх эдийн засгийн үр давхраад хооцуулахын боломж үүсэж байна гэдгийг бас ойлгож ухамсарлаж одоо бүх хүн бол өмгөөлөгчгүй хэрэгт орж байгаа зүйл байхгүй шүү дээ. Тийм учраас өмгөөлөгчгүй орж байгаа тохиолдолд энэ баримтууд маань нотлох баримтын шаардлага заавал хангана шүү гэдгийг бодолцох нь зүйтэй байна. Тэгэлгүй яг. За тэгэхээр сонсогчнор маань ойлгосон баг. Хэрвээ дансны олго авчирч өгөх гэж байгаа бол скриншот байдлаар битгий өгөөрэй шүү. Эрх бүхий байгууллагад. Зөвхөн эрх бүхий албан ёсны хуулгыг л яах нь шүү дээ. Гаргаж өгөх нь байна гэдэг тийм. За тэгэхээр одоо нотлох баримттай холбоотойгоор өөр одоо сонсогч нарт маань за магадгүй ийм кейсүүд байгаа л да. Нотлох баримт бүрдүүлж гин гээд хүний эрх зөрчил яваад идэг. Тэр хоёул айлтурдчихсэн тийм. Хүний дууд өрсний бичлэгийг нууцаар бичих те. Мөн одоо юу гэдгийг бусдын орон байр гэрт нь орж хүчээр дүрс бичлэг хийх гэх зэрэгээр одоо юу гэдэг нь таны гар утсан дээр хураагдсан дуу ярианы одоо дүрсний бичлэг болон ярианы бичлэг болгон маань өөрөө нотлох баримт 100% болж чадахгүй яг энэ дээр. Нотлох баримтыг цуглуулж бэхжүүлнэ гэдэг маань хууль заагдсан арга хэлбэрийн дагуу цуглуулж бэхжүүлэх ёстой байдаг. Мэдээж 100% нотлох баримт болж чадахгүй гэж байгаа ч гэсэн зарим тохиолдолд бол болох тохиолдол бол байна. Энийг бол 100% үүсэхгүй. Гэтэ энийг маань шүүх өөрөө яг энэ хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг үндэслэж шүүхийн шийдвэрээ гаргах боломжгүй нөхцөл байдал. Тэр баримт яг үгээр зөвхөн шүүгчийн дотоод ихтгэл үнэмшилт нөлөөлөх магадлалтай байхгүй. Ерөнхийдөө. За магадгүй нэг ийм тохиолдол үүдэн шүү дээ. Би нотлох баримт цуглуулж байна гэл нууцаар дууд өрсний бичлэг одоо бусдын орон байрын ажил дээр ч юм уу бүртгүүлээ цуглуулъя гэдэг. Тэгэл хөөрөмж байршуулж болж байна те. Гэтэл энэ нууцаар хийдэг ажиллагааг маань юу гэдэг вэ гэхээр эрх бүхий албан тушаалтан маань прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгддэг ажиллагаанууд байгаа. За гүйцэтгэх ажиллагаа гэдэг одоо юу болоо явж байгааг сонсогчнор маань бас төөрөө явчихна те. Тэгэхээр юу гэхээр ийм чагнаж тагнах одоо юм одоо юу гэдгиймдээ спай одоо нэг тагнуулан ажиллагаа гэж энгийн үгээр хэлээ те. Иймэрхүү тагнуулан ажиллагааг хийх зөвшөөрлийг прокурор олгодог байна. Гэхдээ прокурор хин нэгэн хэргийн оролцогч этгээдэд бол олохгүй мэдээж энийг эрх бүхий нөгөө мөрдөн байцаагч эрүүгийн төлөөлөгч нарт л олгож байгаа л доо. Зөвшөөрлийг. За энэ зөвшөөрлийн дагуу зөвшөөрөгдсөн багц хэрэгслийг ашиглана гэж байгаа юм дээр бас. Зөвшөөрөгдсөн багц хэрэгслийг ашиглаж энэ одоо тагнуул үйл ажиллагааг бол хийх хэрэг нээгддэг. Энэ маань өөрөө маш нарийн хуулийн зохицуултад явагддаг учраас энийг хэрэг аргийн хүн бол хийснийг нотлох нь тооцох. За ингэж байж за үнэхээр тийм нууц юмнуудыг хийх гэдэг бол ингэж байж энэ маань өөрөө нотлох баримт гэж үзнэ. Эрүүгийн эрхт бол. За магадгүй бусдын утасны яриаг чагнах тагнахтай. Манайх нь бол ингэж уцаар ярьсан яриагаа ингэ бичлэг хийгээл өгдөгтэй. Утсан дээр ч юм уу ямар нэгэн байдлаар. Гэтэл энийг маань шүүх таны энэ баримтыг 100% үндэслээд шийдвэрээ гаргаж болохгүй байдалд орчод байгаа байхгүй. Тэгэхээр энэ нотлох баримтынхаа шин чанарыг алдаад байна л гэсэн үг. За энийг бас анхаарах хэрэгтэй. Хүнтүнчлэн нөө иргэд дондын ийм ойлголтуудыг нэгэнт одоо шүүхийн шийдвэртээ өмнөх тодорхой нэг үйл баримтууд гэдэг шүү дээ. Тэгээ энэ үйл баримтыг гаргаж ирчээ тэр үед бол ер нь ингээ буруу шийдсэн юм аа. Одоо хэрийг шийдвэрлэхтэй гэдэг зүйл ярьдаг. Шүүх бол хизээч одоо өмнө шийдвэрлэгдсэн хэргийн шүүхийн шийдвэрийг дахиж шинжилэн судлаа. Тийм ээ буруу ээжээ гэдэг ойлголт байхгүй. Шүүхийн шийдвэр бол ерөөсөө хүчнэг үлдэр болсон даруйдаа заавал биелэгдэх шинжийг агуулж үүн дээр ямарваа нэг этгээд одоо дахин дүн шинжилгээ хийх бол боломжгүй. Харин түүнийг нотлох баримтаар аваад үнэлж дүгнээд явахыг бол үгүйсэх аргагүй. Тэгэхээр нөө иргэд маань өмнөх шүүхийн шийдвэрээ бариад л энэ бол ингээ буруу шийдвэрлсэн байхгүй юу гэж яваад идэг. Энэ ойлголт бол байхгүй. Дээрээс нь бас ажиллагааны явцад энэ бол одоо би хамааралтай гэж бодож байна. Яагаад гэвэл гээд байдлаар ингээ өөрөө өөрийнхөө бодлоор яваад байдаг. Гэвч яг тухайн хэрэгтэй одоо 2026 оны 8 сарын 10-нд юм уу 11-нд үлдгэсэн хэрэгтэй хамааралтай юу гэдэг
зүйл байхгүй л ах юм бол та 1000 баримт гаргаж өгөөд ч таны тэр баримтыг бол мөн адил шүүх үнэлэхээс бол татгалзнаа. Тэгээ ийм нөхцөл байдлыг бас ойлгох хэрэгтэй бах тийм ээ. Тэгэлгүй яг. За өмнө нь нөгөө мэдүүлэг гэдээ ярьжсэн тэндээс бас нэг анхааруул зохилтой хэд хэдэн асуудлуудыг бас орхигдуулсан байна байлаа. За тэгэхээр мэдүүлэг өгөхөд юу юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр за магадгүй нөө сэжигтэн яллагдах шүүгдэгч гэдэг маань бол нэг этгээдэг хэлж байгаа. Сэжигтэн байж байгаад яллагдагч болон дараа нь шүүгд ирэхээрээ шүүгдэгч болчихно тийм үү. За энэ нөгөө гимбуруутай этгээдгээ ойлгож болно. Энэ гимбуруутай этгээд бол өөрийгөө гимбуруутай гэж одоо өөрийгөө илчилсэн мэдүүлэг байгаа даа шүү дээ. За би энэ эргийг хийцсэн юм аа. Одоо миний бурууч гэдэг юм уу те. Энэ маань ямар нэгэн өөр баримтаар давхар нотлогдох зайлшгүй шаардлагатай. Зөвхөн гимбуруугаар хүлээсэн мэдүүлэг маань дангаараа шүүхийн шатанд нотлох баримт болохгүй гэж нэг хуульчилсан байдаг. За энэний уг одоо агуулга нь юу гэхээр гимбуруутай этгээд тухайн хэрэг маргааныг зөвхөн ганцхан одоо юу гэдгийг ганцхан баримтан дээр үндэслээд шийдвэрлэж болохгүй. Бас давхар хэд хэдэн баримтуудаар нотолж байж гимбурууг бол шийдвэрлэнэ гэдэг зарчмыг л бариад байгаа юм л та. За тэгэхээр дангаараа энэ ялах үндэслэл болохгүй гэдгийг бол манай. Мөн дээрэс нь одоо өөрийнхөө өгсөн өөрөөр хэлбэл би өөрийгөө буруутай гэж 1000 мэдүүлсэн ч гэсэн энэ нь өөр баримтаар тогтохдохгүй бол түүний өөрийнх нь гаргасан мэдүүлгээр буруутгах үндэслэл болохгүй гэдгийг бас иргэд маань ойлгох хэрэгтэй. Тий. Магадгүй энэ маань бусдын нэг дарамт иргэшээлд орсны улмаас хийж магадгүй байхгүй нэг. Иргэдийн донд нэг ийм ойлголт өгдөг шүү дээ, тий. Энэ цахим орчинд ингэж бүлийдүүлж нүдүүлж ахаар би зүгээр ингэж хэрэг хүлээчихье. Энэ нь бол надад одоо ял өөрхөөс ч хүнд байна. Тэм учраас хүлээчээ гэдэг зүйлүүд. Тэгэхээр таны өөрөө ч мэдүүлэг бол таныг буруутгах бол баримт болдоггүй гэж иргэд маань санаандаа болж авах зүйтэй байх тий. Тэгэлгүй яг. За үүнтэй холбоотой өгшөө найрамчлаад юу гэж заадаг вэ гэхээр мэдүүлэг өгөгч маань мэдүүлгийнхаа их сурвалжийг зааж өгч чадаагүй байх юм бол тэгэх юм бол дангаараа бас нотлох баримт болохгүй гэдэг. Тэгэхээр таны өгж байгаа мэдүүлэг бол их сурвалж нь юу юм бэ гэдгийг маш сайн тодруулж өгөх хэрэгтэй. Магадгүй энэ дэр нэг түгээмэл гардаг алдаа бол юм байхгүй. За бат дорж хоёрын хооронд одоо юу гэдгийг эрүүл маргаан хүмүүсээ зодон боллоо гэж бодъё. Энийг одоо юу гэдгийг 3 дахь читгээд харж илаа л да. За сэргэлэн гэдэг нөхөр харж. Тэгэхээр энэ сэргэлэнгээс сонссон хүн харсан юм шиг ярьж болохгүй л гэсэн үг. Яг үнэ. За эдгээр зүйлийг бол манайхан маш сайн ойлгож аваарай. За нэвтрүүлгийн цагийн нүрээд өндөрлж байна. Энэ үргэлж сонсон та бүхэндээ баярлалаа. За баярлалаа.